За сайн байцгаана уу? Манай The Conversation podcast-ны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаараар маань Unlimited Media-гийн ерөнхий редактор, цаг хугацаа хэлэн номын зохиогч, сэтгүүлч Бямнэм ирж оролцож байна. Йоо. За сан хаяа байна да. Өнөөдөр юу вэ? Ямархан өдөр болж өнгөрөв? Яг нөгөө нэг хүн болго ингээ асуугаад юмгүүдээ гэдэг шүү дээ. Надад бол юм бол байна л да. Намар болж байгаа тэгээд ер нь намар болж байгааг ч анзаарах бол их ажилтай байна. Өнөөдөр болох надад урд нэлээд ажилтай явсан. Тэгээд сэтгүүл зүйн салбар одоо миний ажиллаж байгаа салбар маань сэтгүүл зүйн салбар учраас сэтгүүл зүйн салбар бол байнга бүжгэнж байдаг шүү дээ. Хэзээ ч тийм амралт гэж байдгүй те. Үйл явдал болохгүй өдөр цаг минут гэж байхгүй. Тийм байхад бол сэтгүүл зүй зогсно гэж байхгүй. Байнга тогсч идэг те. Тэгээд тэр дотор галтгоонд байгаа учраас мэдээж их завгүй. Яг манайхан ч бас нэг онцлогтой шүү дээ. Зуны үед ер нь нэг жоохон наадам нариган тий. Тийм. Амралт удаашрал тэгээд 9 сар болгонгод бүх ажлууд ингэж амралттай эрчтэй араас орж ирдэг. Тэгэл яг тиймэрхүү одоо химнэлээр л явж байгаа. Нэлээ ажилтай л байна. За Unlimited Media чинь гэрэг сэтгүүл тэгээд яг дотор нь яг юу багт чинь ямар салбар багтдаг вүлээ? Энэ Unlimited Media гингүүд нөгөө тандгүй юугаа ашигладаг. Харин хүн мэд шүү дээ. Өөрөө зүгээр өөр нэртэй мөртлөө нэг юм ашигладаг шүү дээ. Тэр шиг явах. Тэгэл Ubilife сайт. Ubilife. Гэрэг сэтгүүл гингүүд мэддэг. Ер нь бол ерөнхийдөө гэрэг сэтгүүл Ubilife сайт хоёр багтж байгаа. Unlimited Media гэдэг маань медиа компани гэсэн гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Гэрэг ч одоо гараад тэр удаж байгаа лээ. Гэрэг Ubilife энэ чинь. Гэрэг бол анх нөгөө юм цаасан байсан. Одоо тий. Анх цаасан эргэлдэг шүү дээ. Нөгөө ажиллаа хэдэн жил болж байгаа гэдэг амар 40 30 жил болсон юм шиг тоолоод байна шүү дээ. Тэр нь яг 14 онд авах гэж байсан анхны дугаар. Тэгээ 14 онд авах бид нар чинь цаасаа эвлэл одоо тайм шиг сэтгүүл хийн гэж ах сэтгүүлээ гаргаж ирсэн. Тэрнээс хойш бас дижитал болж дундуур нь үүдсэн. Тэр бол бидний хувьд одоо юу л байсан л да. Нэг юу гэдгийг туршилт гэх юм уу? Тэр ч одоо юу ч хэлдэг үлээ дээ. Challenge. Тэр монголоор хэлэх гээд. Харин ерөөсөө олдохгүй зарим үг. Дараагаар нь бол одоо цаасан байдлаар хэвлэгдэж байгаа шүү дээ. Зөв. Тэр дундаас дижитал руу орсон явц дундаас бид нэр юу болсон гэхээр Basic Life гэдэг сайтыг олсон. Сайт олсон төрөлсөн байдгийм. Тэгээд л энэ хоёроо одоо болтол ингээл аваад ажиллаад явж байгаа. Ер нь бол яг нэг онцлог нь бол бид нар дандаа нөгөө одоо тэгш жаргалыг тав хүнд маа одоо цахилаа шүү дээ тий. Та бүхэн маань мэднэ. Артем маань мэднэ. Тэгээд ер нь бол баг ахмад нь л ингээл бид хоёрын болж ах шиг байна шүү дээ. Маа бэлгүүн байна, дизайнер залуу байдаг, зураач залуу байдаг. Тэгэл бид нэр баг хамгийн ахмад нь болоо биднээс доошоо ингээл андаа залуучууд л ажилладаг. Тийм болохоор бас нөгөө сэтгүүл зүйн нөгөө хурдтай тийм ажлын хэмнэлд бас тийм бах тийм шүү дээ. Юу сүүлд ямар хувийн төслүүд прожектууд дээр ажилласан. Одоо ажил бол нэг иймэрхүү ингээ явж ш тэ. Айгу буцлаад л тэрний хажуугаар бас нөгөө би медиумын ингээд уншижсэн л та өгсөн ярилцлага дээр бас яасан мэлээ. Би бол ингээд уран бүтээлч хүн гэд тэгсэн мэлээ. Тэгэхээр бас уран бүтээлч хүн гэдэг маань болохоор яг өөрийн одоо passionate гэдэг ч юм уу нэг юм хүслээрээ ингээд хийдэг тийм бас төслүүд бас байгаа ш тэ. Зөвхөн цагийн ажлын одоо нийтлэл энтер гэхээс илүүтэйгээр тэгэхээр сүүлд яг ямар тим төсөл дээр сав яг төсөл дээр суугангөө чи наа нэг барилгын том төсөлтэй яг тийм болчлоо тэгээ яг тусах гэсэн таа тендерт ялаад нэг том барилгын компани тэ хамтраад нэг том барилга барих гэж байгаа шиг амар хүн сонсогдож байна та тий яг нэг тийм баланс байгаа штэ. Нэг талд нь нөгөө уран бүтээлч байх гэдэг юм уу. Би бас өөрөө шүлэг зохиолоо оролддог. Тэгээд дээр нь уран зохиолын мэргэжил эзэмшсэн. Уран зохиол судлал гэдэг мэргэжил эзэмшсэн. Тэгээд уран зохиол тал руугаа тий. Мөсийн утга зохиолын анги төгссөн. Тэгээд урлаг тал руугаа сонирхолтой. Тэр бол миний одоо хобби маягийн сонирхол байна. Нөгөө талд нь болох тэр би бас хүн л болсон юм хойно нэг ажил хийгээд нэг цалин авна шүү дээ тий. Нэг юм байж байгаа байх хэрэгтэй хичээж л яваа. Тэгвэл энэ хоёрын балансыг тэнцвүүлэх гэдэг юм үеийн үед тулгардаг байхгүй. Хинд ч тулгардаг тий. Чамд ч гэсэн байгаа л ах. Болдог бол зүгээр ингээд дуртай юм аяа гэж явмаар шүү дээ тий.
Яг энэ хоёрын пласан дээр хамгийн гоё таарсан нь бол маа гэрэг сэтгүүлсэн баггүй. Миний яг сэтгүүл зүүн карьер хиндэвэл яг гэрэг сэтгүүлдээ цуг эхэлсэн баггүй. Гэрэг сэтгүүл бид хоёр одоо миний сэтгүүлчээр төрсөн. Одоо дахин төрсөн. Иргэн ирсэн гэж болохоо зөвхөн шинээр одоо өөрийгөө алж нээж тий гэрэг сэтгүүлтэй яг давхцаж ирсэн 14 онд яг гэрэг сэтгүүлийн анхны дугаар дээр хин бичээл тэгэл тэрнээс үүш гэрэг сэтгүүлтэйгээ ингээд цуг явж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хоёрын балансыг тэн дээр тэнцвэржүүлэхэд л амар байсан л та. Сэтгүүл зүүн бүтээлийн мэдээж одоо редакцийн бодлогоор гэдэг юм уу даалгавраар бүтээл хийж болно. Юм бичиж болно. Тэрийгэ өөрийнхөө яг хүсэж байгаа олж харцсан байгаа зүйлтэйгээ ингэж одоо нэг шууманд эсвэл ядаж нэг шууман дээр яг давхцуулж чадахгүй л яг тогтолцоолох тийм л зүйл шаардж байгаа байхгүй. Тэнгүүд тэн дээр айгу ойлголцох. Эхэндээ бол яг ингээл яг редакцийн тэр шаардлагаар гэдэг юм уу бичих ёстой юмнуудаа бичээл явуулсан. Тэгээд завсар зайн одоо явц дундаа ярилцаад за би сэтгүүл нийтлийнхаа төлөвлөгөөг ингээд өөрөө гаргаад өгчээ гэж хэлдэг юм уу те би ийм бичмээр байна гэсэн. Тэн дээр маш одоо юу гэдэг балансалж чаддаг болж байгаа юм л да явж байна. За тэгэл бүтээл ажил хоёрыг яаж одоо нэг шууманд байлгах вэ гэдэг бодлын үүднээс одоо чиний ажил нөгөө том төслүүд дээр ажиллаж байна гэх. Барилгын төслүүд биш шүү гэдэг. Тав болгон төсөл гэдэг шиг амар тав. Гэхдээ яа нэг fashion project гэх юм уу тэрийг ингээд монголоор орчуулангууд төсөл гэдэг амар томмоор орчигдоод байгаа. Тэгээд энэ өвөл найрагчийн мөрөөр гээд шинжил хийсэн. Нэг талдаа нөгөө сэтгүүл зүүн бүтээл шүү дээ тий. Сэтгүүл зүүн бүтээл нөгөө талдаа болонгууд миний яг хүсэж мөрөөдөжсэн аялалахгүй. Тэгээ найрагчийн мөрөөр гээд 26 онд Герман руу явсан нэг 40 хүний араас яг тэдний явсан замаар нь явсан газруудаар нь одоо Орос, Польш, Германы нутгуудаар тэгээд ингээд галт тэргээр яг аялаад ингээд ирсэн маа сар гаруй хугацаанд аялаа явсан. Тэгээд энэ бол миний нөгөө сэтгүүлчийнхээ хувьд айгуу бодож исэн зүйл байхгүй. Яг яваад тэр хугацаанд надад юу ч сэтгэл төрхнүү те одоо сүнстэй харьцсан чаашаа. Тэгээд тэдний нөгөө явж исэн газар, явж исэн гудамж талбай амьдэрчсэн байшинд очиод үзсэн надад ямар мэдрэмж төрөх вэ гэдэг хамгийн чухал асуулт. Тэгээд тэрийгэ төсөлгөөд 5 жилийн өмнө баг төрсөн шүү. Тэр нөгөө 5 жилийн өмнө гэрэг сэтгүүлийг анх гарч ирсэн. Тэгээд тэр үед нөгөө сэтгүүл гарч байгаа сэтгүүл ажиллаж байгаа учраас бид нар чинь нөгөө Time одоо юу гэдгийг Newsweek гэл янз бүрийн сэтгүүлийг үздэг. Тэгэл хуучин муучин хамаагүй. Тэгэл чадхын гаднаас ингээл захиалж чадхыг нь хүм амтан авчирч бэлгэлээл чадахгүйг нь тэгэл хуучин номын худалдаа энэ дээр газраас олж аваад ингээд үздэг. Тэгээд сайт маштын ухдаг тийм л байсан л да. Суралцж байгаа нь тэр. Чадхаараа л суралцж шүү дээ тий. Хичээж байсан баггүй. Тэгж яваад тэр үед бол нөгөө Time дээр ч юм уу Нью-Йоркер дээр тэгээд дээр нь Нью-Йорк Таймс дээр барууны ерөн хэвлэлүүд дээр агай гоё түүхүүд бичигддэггүй шүү дээ тийм том нийтлүүд тэгээд нийтлэлдээ уран зохиолын юм шиг ер нь нийтлэгээр нь ажиглаад байхад би нэг амар тийм сэтгүүл зүүн онл монлын талаас энэ уншиж үзээгүй л да. Гэхдээ ерөнхийдөө нийтлэгийн ажиглаад байхад цаг үеийн мэдээлэлээс гадна том нийтлэлүүд бол дандаа баг уран зохиолын хэлбэртэй болчихсон стори гэж хэлээд байгаа шүү дээ. Уран зохиолын бичлэгийн хэлбэртэй болчихсон. Дундуур нь баримтуудаа шигтгэхэд яг зохиол уршиж байгаа юм шиг дүр баатартай, үйл явдалтай, өрнөлттэй, төгсгөлтэй болсон байна л да. Тэгээд тэр бичлэгийн хэлбэр бол надад хамгийн түрүүнд айгу сонирхолтой санагдсан. Би чи бас нэг уран зохиол гэдэг нэг юм байгаад сэтгүүл зүг айгу ядаргаа. Эмас хайд байна. Эмас хайд байгаа, шүлгэн бүлгээс эмас хайд байгаа. Тэгээд уран зохиол байгаа. Тэгээд сэтгүүл зүг айгу олон юм дундаас л өөрийгөө олох гэдэг шүү дээ. Тэгээд тэр нийтлэлүүдийг уншиж байхад тэр дунд бол одоо юу гэдгийг Маркезийн Габриэл Гарсиа Маркезийн төрсэн байшингаараа аялсан гэх юм уу хэмнэнгүйн гудамжуудаар аялсан гэсэн Парист аялсан гэсэн тиймэрхүү нийтлэлүүд байдаг л да. Тэгэл яг энэгээр л насгал орчин мөрөөр аялах байсан гэсэн бодол төрж ирсэн. Тэгэл дараагаар нь яг тэр хүүхдүүдийг явсан тухай 2 ном гарсан. Тэрийг нэг хүн бичсэн Че Болд гэдэг нэг. Одоо манай төслийн зөвлөхөр ажиллаж байгаа. Судлаач хүн байна гэсэн. Одоо судалгаа хийсэн. Тэгээд Болд ахын номнуудыг уншаад бүр тийм одоо бүр ингээд баталгаа өрлөөд ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө тэрч санийгаа даахгүй ч гэсэн тээж явсан тэлтэй гэдэг шиг юм болж байгаа шүү дээ. Тэгэл чадахгүй яваалсан 5 жил өнгөрцөн. Тэгэл өнгөрсөн намрал яг үдээд штэ бараг л 10 сарын дундуур энэс арай жоохороо 10 сарын сүүлэрч л нэг тийм салхитай нэг тийм намрын нэг ийм нартай биш зэврүү өнгөтэн тийм өдрөл
төслөө эхлүүлээ шууд компьютер нэгээл төслөө бичээл ийм байх юм байна гээл. Тэгэл бас нөгөө номын зохиогч түрүүний ярьсан бол тахтай уулзаал. Хамгийн түрүүнд хэлсэн яах уулцсан маань тэр би ийм хиймээр ингэ тэгэл дэмжээл. Тэгэл ер нь явах ажил маань хингээ шуударсан л да. Тэгэл дараа нь багийнхаа хүмүүсийг бүрдүүлсэн манай хоёр зинх бот. Тэгээд хоёр залуу байгаа. Тэгэл санал тавиал явах уу хамтдаа гарах уу гэл. Тэгээд юугаа төслөө биччихээ цаасан дээр буулгачаад бас нэг мөнгө төгрөх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ямар 90 ороод ирэх гэж байгаа шүү дээ. 90 орох гэж байгаа шүү, манжуур орох гэж байгаа шүү дээ. Тэр чинь Европын орноор аялна гэдэг чинь бүр айгүй удаан хугацаанд хамгийн түрүүнд нөгөө мөнгөний асуудал байна шүү дээ. Тийм учраас жоохон мөнгө олох тийм хайж хэлсэн. Яг тэр үед нөгөө урлагийн зөвлөлөөс гэрэлт мөрд хаан банкны захирал байсан Питер Морог гингүүд хүмүүхэн таних бах. Тэр Питер Морогийн нэрэмжт гэрэлт мөрд гэдэг тэтгэлэг дотоодын тэтгэлэг зарлагдаад тэнд нь төслөө өгсөн чи шалгараад тэгэж явсан юм. Сонирхолтой л төслөл дөө ингээ харангуут аюу сонирхолтой. Тэгээд төслөө шалгараад авцсан ч гэсэн дараа нөгөө явж чадах болоогүй лөө гэсэн. Миний хэрвээ тэр нийтлэлийг үлсэн бол тийм байгаа шүү дээ. Энэ тэр вокзал дээрээс вагонд суух хүртлээр явж чадах болоогүй лөө гэсэн хэлэлцээ байсан. Тэр бол нөгөө хүний дотоод зөрчлөн л байхгүй да. Амар урт аялал болно. Тэндээс юм олдохгүйгүй юу? Байшин сав юм байхгүй юу? Тэгээд дунд нь ямар нэг эрсдэл толгоруул яах вэ гэсэн. Мөнгө төгрөг хүрэхгүй бол яах вэ? Орсоос буцаад ирвэл яах вэ? Улаан өв дээрээс буцуул яах вэ? Яа 9 шидийн бодож байгаа юм чи. Тэнд дээрэмдүүлүүлж яах вэ гэсэн хувилбарыг бодож үзсэн шүү дээ. Тэгэл эргэлзээл визэнд ороод байгаа. Тэгээ эргэлзээний хажуугаар юм урагшлуулаад байгаа байхгүй. Төслөө бичээл хүмүүстэй мэйлдэл тэгэл герман руу орс руу ингээл судлаачд олж байгаа байхгүй юу. Тэгэл тийшээ бичээл би Монголоос юм бичээнэ гэл мэйл бичээл байнга мэйлийн харьцаад ороо болгоо мэйл бичдэг тийм ажилтай. Тэгэл Шенгений визэнд орсон чинь бас бүтэхгүй унаад л тэгэл дахиад баримт нэхэл нэг өгөөл ингээл яваал байгаа юм л та. Тэгээд 3 сарын дараа анх ярьснээсээ яг 3 сарын 25 өдөр бид нар эндээс хөдөлсөн. Тэгэл вагонд суугаал яг юм. За сайгүй санаалсан. Яг л ингэж авчи. За одоо угаасаа юу ч болсон өнгөрсөн. Яасан ч байсан тэгэл урагшаа харахаас өөр аргагүй юм. Би бууя гэлтэй шүү дээ. Тэгэл явхаас өөр аргагүй. Ингээл явсан. Тэгэл вагоноор яг Москва ороод Москва ороход ч юм бол 4 хоног 4 шүн 5 өдөр болт. Тэгэл тэр нөгөө Сибирийн тайгаар л чи бүхэл бүтэн 5 өдөр ганцхан дүр зургийг харуулж гэж уудахтай байсан тий. Гэхдээ бидний хувьд л уудаг нөгөө замдаа юмнуудаа хийгээ явсан. Бичлэг аавн, видео үзэн, нэвлүүлэн нэтрээ би бол одоо судалгаагаа номоо уншин, юмаа бичин тэмдэглэн очоод юу хийв ингээд зэгцэлнэ гээд ингээд явсан учраас уйдаагүй. Гэхдээ их гоё счиж инхийн юм үүдтэй явсан. Дан юм нарсан юм хусан гой дундуур тэгээд өвлийн цас дартсан мөчөр дээр нь ингээд цас овоолцсон тэр чинь нэг тийм нэг клип шиг л юм яаж байгаа байхгүй юу тэгэл галтригны тэр дуу муу шин бүр янзтай дээр нь биднэрт нөгөө манай аялын хөгжимчөө Бойтхүүгийн цомог гэдэг байгаа шүү дээ Москва гэдэг цомог биднэрт байсан цорын ганц хөгжим маань тэр байсан байхгүй юу цомог нь инх хотод явж байсан тэгэл тэрийгээ сонсно тэр цомог бол тэр угаасаа үнэхээр гоё зөгцсөн. Тэгэл тэрийгээ тавиал хаяа амар бол ажиллаа игээл тэгэл явсан. Тэгэл таяагүй ер нь бол нэг хахтар зовоолгүй утсан шүү. Тэгэл Москвад ицсэн шүү дээ. Бас хийх юм нэхвэсэн болохоор тийм юм байна л та. Юу бас яг сая ингээд ярьсан чинь юу н гоё санагдчих. Яг 5 жил угаасаа ингээд айгу бодоод ингээд боломжтой үеэрээ харж марж игаал яг 10 сарын үед шийдээд айгу бас хэцүү байсан юм шиг мөртлөө нэг зөрөгтэй бас дайрч орсон биш тий. Тий 10 сард ихсэн би зүгээр тэр хугацаанд хин нэг хийх л авах гэж утсан юм. Заавал би хийхгүй гэхдээ энэ зүгээр гоё мөрөөдөл болоод өсөг дараа нь би боломжтой үед аялал чинь. Гэхдээ хин нэг хийх л авах гэж бодохгүй юу. Хинч барьж аваагүй аялаагүй. Тэгэл ерөөсөө би л хийх гэсэн юм шүү. Яг тэгвэл 10 сард тэр нөгөө өмнө явсан хүүхдүүд 40 хүн чинь 35 6 гэж хуваагдаа явсан байхгүй чинь нэг нэг 35 хүн 4 сард үл явцсан байдаг. Нөгөөд нь болох тэр нацагт жинхэнэ нацагт урьж явсан хэсэг хүмүүс нь араас нь 10 сарын хэдэнд ч үл явсан байдаг байхгүй юу? 11 сард ч лөө. Тэгэхээр 10 сарын 20 хэднэр
шиг санагдчихэв. Яг тэр хугацаанд нэг гарах гэжсэн байхгүй. Тэнгүүд нөгөө Германы элчин сайдын яам бол тэрийг ойлгохгүй шүү дээ. Оо тэр хүмүүсийн хугацаанд яваа гэж виз дараад өгөхгүй шүү дээ. Тэр албан ажиллавал бидний нөгөө гоё романтик сэтгэлгээтэй таардгүй юм блэ. Тэрнийх нь баримжааг бол мэдсэн. Тэгээд явсараа гал 1 сарын 25-нд виз бүх юм нөхцөл нь бүрдээл. Тэгээд хамгийн хөвгчлөлтэй бид гурвын вагонд суухдаа ганц ширхэг бичэн ч аваагүй суудсан. Харин тийм л би бүр тэрийг ингээ уншичаад бүр ёо эрэгтэй хүмүүс. Эрэгтэй хүмүүсээс гадна тэгээд ерөөсөө тийм вагоноор аялах туршлагатай хүмүүс авахгүй юу. Тэгээ сайхан Монгол ирсэн яг хөө тэгээд болноо бүтнэ гэж сууж байгаа. Тэгэл нөгөө вагонд дамжиж одоо өртөөн дээр зогсонгууд зөврийн худалдаа байдаг шүү дээ тийм хүмүүс орж ирэл за юм ах уу хоол ах уу тийм болцсон юм билээ. Тэрийг мэдээгүй хинч орж ирэхгүй зогсоод юу ч байхгүй. Зүгээр хүлээгээл авдаг. Вагон дотор нь ресторан байгаа л гэсэн. Гэхдээ тэнд зүглэхээс айсан яагаад гэвэл үнэтэй. Тэгээд нэг нийтдээ юм одоо бидний бичлэг хүртэл байгаа. Юу яадаг өртөөн дээр вагон зогсонгууд хаалган дээр ингээ бүх говцоо өмсөд зогсчихэд гурлаа ингээд яг араараас ингээд зураад зогсдог. Тэгээд хаалган гоо пэр гэд бүдэг. Тэгээд зарим өртөөнийх чинь нөгөө доогоор хонглоор яваад цааталтаа гарчин худалдаа нэдэг. Тэгэл пичгэнтэл гүүгээл нэг 3 бэршгэ 3 мантон бууз те Москвад чи ямар мантон бууз байхгүй тэр нөгөө зам Оршийн замын өртөөнүүд чинь тэгэл юу ч гэдэг вүлээ нэг тийм бэршгэ анзааны юмнууд байна шүү дээ. Хямтай талхам алхах тийм их юм. Тэгэл тэрийг нэгийг аваад хар хурдаараа гүгээд ирэхэд заримдаа хаалга нь хаагдсан байдаг. Тэгэл нүдээ л өстө үгч юм шиг мэдж байгаа юм шиг марг бариулаас нь зүгдэл тэгэл онгоолгуулаад ороод нэг юм яаж хийж байгаа л явна ер нь л буцгаа арга байхгүй. Тийм байдлаар явсан байхгүй. Тэгэхээр зүгээр дараа нь аялах гэж байгаа хүмүүст бол ямар нэгэн тийм гом ч юм уу тийм борцмос дуршлагтай айлгчд бол бид гурваас өөр тийм дуршлаггүй хүн байгаагүй л тийм ихэнх нь Оросд сурдаг. Харин тийм хоёртнууд өмнө нь Орос явж исэн хүмүүс байсан. Тэгээ бид гурав бол яхаа зүгээр мөрөөдлөөс өөр юм бол сурцсан байхгүй. Тийм учраас дараа нь явах хүн бол жоохон бэлтгэлтэй явмаар юм бэл. Тэгээ яг нэг турч хүчгэлгүй очсон. Тэгээ өрөвдөө сүултээ хажуу өрөөний өө юм хоёр хоол моолноосоо хэлчихлээ. Тэгээд тэгжил явсан шүү дээ. Тэгээ түмэнтэйг л явсан. Түмэн олонтойгоо явсан. Тэн дээр бол жоохон алдсан хэрнээ хөвгчлөлтэй л. Тийм тэр чинь эргүүлээд бүр амар гоё дурсамжтай юм шүү. Ер нь аялын дуршид хамгийн их дурсамж үлдээсэн юм хоол байсан. Хүн дээр нь хамгийн их дурсамж үлдээдэг юм хоол байдаг юм л шүү дээ. Мартадгүй дараа нь санджаадаг. Тэг гидсээр мэдрэнгүй тэр чинь дахиндаа ягуусаа бичиж авдаг юм шиг лээ. Йоо өрөөгөө нүүнэ. Тэр нөгөө нэг юу байсан PSA 10 цуврал юуг нь UV Life-аас харсан байхгүй. Тэгсэн чинь бас нэг одоо яг гоё таалагдчихсэн юм нь болохоор тэр нөгөө ингээд эхлээд юунаасаа poison-аас хоцрох гээд тэгээд ингээд яг загнуулж байгаа нэг юм voice memo байсан шүү дээ. Тийм. Тэр нөгөө наригчийн мөрөөр яг цувралын бас нэг онцлог нэг тийм л юм хэлэлтэй зөвхөн одоо би бол яг мэрэгжлийн үнэтэй биш дээ. Гэхдээ яг надад уншихад үзэхэд яг юу гоё яасан бэ гэхээр нөгөө зөвхөн юм бичиглэл ингээд дурсамж дуртатгал гэхээсээ илүүтэйгээр бас ингээд гоё яг юм зургнуудтай тэд нар бас айгуу гоё бүтээлчтэй сонирхолтой байдлаар авагдсан. Тэгээд давхар юм voice memo энэ төр явчингууд яг уншиж явах үедээ тэр voice memo-г ингээд сонсоод ингээд хацарсан тэгсэн гэдгийг нь яг би яг ингээд та гуравтаа яг дөрөвдөг хүн болоод яг явж байгаа юм шигтэй бараг загинж магнах гээд яга бичи энэ төр аваагүй мэ гэж үрээ тэгж бодогдчихсэн. Тэр нь айгуу тийм юм амьдралтай нэг гоё ойр санагдвалчихсан. Тийм. Шин яг вокзал дээр очичоод бид гурав нэг ямар ч юу рубль аваагүй. Бүрөө Монголоос гарчвал яах юм бэ гэж мөнгөө солиулах гээд тэгээд банк руу инх хот орчоод бид хоёр наан бичлэгээ авч байгаа байхгүй одоо ингэ хөдөлгөх гэж гэсэн бичлэгээ аваа зогсож эргээ харсан чи бүх хүн байхгүй болсон. Нэг гайхаад сонссон чи шууд зарлж идэг хөдөллөө гээд тэгээд нөгөө инх хот ирдгүү тэгээд бид хоёр чинь хашгирч байгаа зү тэн дээр хурдлаач энэ тэгээд загнуулаад юугаа хийжээсэй гээд ер нь бол аялал ихэндээ л тэгж барцтаа гаргасал та тэгээд аялын дуршид бол тиймэрхүү барцтууд бол зөндөө байсан. Угаасаа тэгэх хаа. Тий. Тэгээд яг мань өөрөө бид гурваа нөгөө бэлтгэлгүй бол жоохон юм хөөрсөн сэтгэлтэй догтлоо явна гэж догтлоо бэлтгэлээ жоохон дутуу байсан л тэр байхгүй юу. Евро мовро солиулаагүй ганц ч евроогүй нэг хитгэв үргэлжлээ. Борд зүрхээрээ нөгөө яг борд зүрхээрээ л хэдэн 3 борхон явж байгаа байхгүй юу. Тэгээд тийм тэн дээр яг хөгжлөөсөн сөүлтэн сонсоод хөгжлөлтэй юм лээ л дээ. А зүгээр нөгөө нэг
нийтлэлийг voice-тэй, видеотой тэгээ дээр нь зурагтай ингэж миксердэж бүтээлийн гэдэг бол одоо медиа гэдэг чинь дотроо маш олон зүйл багтаад байна шүү дээ. Зөвхөн ингэж бичсэн нийтлэл биш, бичих бас биш. Медиа гэдэг чинь бүх зүйл орж ийн, төрлүүд орж ийн. Тэгээ дээр нь энэ аяллаас миний ганц одоо сурсан юм нь бол сэтгүүлч хүн, ер нь уран бүтээлч хүн одоо бүр юу гэдгийг бүх зүйлийг чаддаг байх хэрэгтэйг энэ цаг үе шаардж байна л да. Яг технологийн эрэнд амьдарч байгаа учраас бүгдийг ашигладаг, гүйцэтгэл бүгдийг гүйцэтгэдэг, өөрөө гүйцэтгэдэг байх хэрэгтэй, зураг авдаг байх хэрэгтэй, видео хийдэг байх хэрэгтэй, аудио хийдэг байх хэрэгтэй. Тийм учраас бүгдийг ингэж оруулж өгсөн. Юугаа нийтлэлээ амьд болгохын тулд дээр нь яг амьд байсан бүгдийг чадчих хэвээр гэдэг үднээс бас тэрийг ингээд оруулж өгсөн байхгүй юу. Хамгийн сайн мэдсэн юм нь бол ер нь тэр. Сэтгүүлч юм бол манайхан ч нэг хуучны сэтгүүлч гэдэг ойлголт бол маш сайн бичдэг. Тэгэхээр тухайн бичиж байгаа юмаа мэддэг хүн гэсэн л ганц шалгуур нь өндөр байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо чи зураг авдаг байх хэвээр, чи видео хийдэг байх хэвээр, тэрийг эдитлдэг байх хэвээр, аудио хийдэг байх хэвээр, тэрийг подкаст болгочдөг байх хэвээр гэд маш их одоо зүйлийг биднээс чадварыг шаардаж эхэлж байгаа байхгүй юу. Тэрийг бол маш сайн. Тэгчээж бас нөгөө ингээд илэрхийлэх гээд байгаа санаа гэдэг ч юм уу мэдрэмж нь яг аюу гоё. Тий зохицоороо бууж ирэх. Зохицоор комплексоороо гоё бууж ирэх байх. Тийм тэрийг харчаа надад бас яг гоё санагдчихсан. Тэгээд бас юу яг уу анх яг одоо эн чинь бас тодорхой хэмжээний аюу хөдөлмөр ингээд тууштай байдал, нилээн тууштай байдал ингээд шаардсан юм project болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэрнээс хамгийн гол ингээд өөх гэсэн санаа ч юм уу яг хамгийн их тэрнийг за энийг аль яаж хийж дуусгая гэсэн тэр одоо мотивац нь яг юу байсан бэ? Дуусаагүй байх шүү дээ. Үгүй яг явж л да. Гэхдээ нэг ихний одоо ингээд ихний үе бол бас ингээд тодорхой хэмжээнд дуусчлаа шүү дээ. Тийм. Одоо сая нөгөө 10 нийтлэл маань гарсан. Энэ 100 бид нэр юунд оролцсон байхгүй юу? Тэр нөгөө дуу чимэн дээр би яг тэрийг ярьж байгаа мартчих. Энэ 100 бид нар олон улсын медиа арт фестивал гэдэгт оролцсон байхгүй юу? Тэгээ манай төсөл аудио memory буюу sound art гэдэг төрлөөр оролцсон. Тэгээд эндээс явахдаа л би нөгөө диктофоно байнга биедээ хасаалттай барьдаг. Тэгээд тэрийг ирээ сонсож бол үнэхээр хөвчлөлтэй юмнууд байсан. Бүр болохгүй юм ордол хураасан байлээ. Тэгээд зарим нь устгасан. Бид 3 эрэхтэй ингээд нэг үеийн хүмүүс явахт ч одоо юу хийсэн юм бэ тий? Чөлөө цагаараа ороо нэг ингээд нэг пиа барьсан ингээд орон дээрээ гівтэж яхад гуруулаа бас юм ярина шүү дээ тий? Тэр яриагаа хүртэл хураасан байлаа. Байн гасаалттай. Миний одоо тэндээс бол бидний бүх аюултай байсан. Тэгээд тэр бүх дуу чимээгээ тэндээсээ мэдээж шүүж авна шүү дээ тий? Шүүж аваад ботхоо маань ажиллаад тэгээд sound art дээр нь installation буюу насгад үрж хэрэгжилжсэн ширээг байршуулад 9 орны 43 уран бүтээлч оролцсон олон улсын медиа арт фестивал гэж бас тэрэнд Монголыг төлөөлж оюун санааны нүүдэл гэдэг сэдвийг оролцсон байхгүй. Тэгээд нэг юм том ажлын ард гарсан. 10 нийтлэл маань гарсан. Одоо бид нар нэг 2 нэвтрүүлэг дээр ажиллаж байгаа видео нэвтрүүлэг. Явсан видеонуудаа нэвтрүүлэг болгож яваад өгүүлэмжтэй одоо баримт нэвтрүүлэг болгож яваад телевизүүдээр цацах санаатай ажиллаж байгаа. Одоо 10 сард 11 сард Тайван, Хонконгод бас тэр үзэсгэлэнд оролцох. Бас яг тэр сэдвэрээ. Ягаад гэвэл монголчууд хамгийн анхны хамгийн том оюун санааны одоо аялал нүүдэл бол тэр 26 оны нүүдэл байсан. Тэгээд 3 жил болчоод босож ирээд энд тэр Европын соёлыг сууршуулах, дээр нь улс орноо хөгжүүлэхэд тэд нар хүчин зүтгэсэн. Энэ бол монголчуудын хувьд хамгийн одоо оюун санааны шинжилэл апдейт байхгүй юу? Ясандаа вершн шинжилж гин гэсэн үг шүү дээ, тийм апдейт шинжилэл хийсэн байхгүй юу? Тэгэхээр энэнийг яаж одоо өөр урлагийн хэлээр үзүүлэх үү гэдэгтэй урлагийн зөвлөлөөс манай төслийг сонгож аваад тэр үзүүлэлтэнд одоо куратор Номтягийн удирдлагын дор бид нар ингэж ажилласан. Ийм байгаа. За дараагийнх нь үе шатууд бол ингээд цаашаа нийт төсөлж байгаагаар бараг хахад 2 3 жил үргэлжлэн төсөл маань баримт кино хийдэг ч юм уу, ном гарна гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Бас л нэг сайхан мөрөөдөл байж байгаа. Энэ төслийг одоо ингээд яваад дуусчлаа. Төслийнхөө яг үндсэн суурь санаагаа бол би нэг ярихгүй байгаа. Ийм гоё аялал болсон байна, сонирхолтой байна гэж хүмүүс ойлгож байгаа. Хамгийн гол бүр анханасаа бодож байсан санаа нь бол энэ л тэр Герман явсан 40 хүмүүсийн хувь тавилан сонирхолтой болохоор биш. Нацагд орж өгөхийг хүн болгон мэддэг болохоор биш. Тэдний одоо үтсэн хэлэмгдүүлэлт байдаг юм уу, амьдралын хар бараан зүйлийг сонирн болохоор биш. Эсвэл ямар нэгэн одоо дүүл анх хөөсөн юм биш. Энэ бол
монголчуудын одоо скейтинг гэж ярьдаг те. Боловсралтай, соёлтой мэрэгшсэн улсуудыг улс их орн яаж улс их орондоо орныхоо сайн сайхны төлөө ашигласан гэдэг үг гэхдээ яг буруу утгаараа биш. Тий ашиглаж улс орныг хөгжүүлсэн бэ гэдэг түүхийн хамгийн тод жишээ байхгүй юу? Төрийн бодлогоор Германд явуулсан. Тэрийг явуулахад эднийг явуулчвал хэрэгтэй юм байна гэж бодож исэн хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд нэр эргээд 37 онд тэр хүүхдүүдийг явуулсныхаа төлөө хэлмэгдсэн бүгд амнасаа л өргөсөн шүү дээ. Тэгээд тэр 13-аас 17 насны хүүхдүүд, дээр нь нацаг дуржлага 20 насны хүүхдүүд л байхгүй. Тийм л насны хүмүүс явж байгаа шүү дээ. Тэгээд 3 жилд нэг том нь 20-той, бага нь 16-7-т ирж байгаа. Тэгээд эднэрийг Монгол улсын хөгжүүлэх бүх салбар дээр одоо юу гэдгийг хөдөө аж ахуйн салбар, номын сан, гүүр барилга байгууламж, тэгээд юу театр, уран зохиол, өөр юу л нэмлэг гэл бүх салбар дээр тохон томилсон байгаа байхгүй. Тэгэхээр одоогийн миний зүгээр харж байгаа өнцөг нь бол бид нэр юмыг шүүмжилж болно. Болохгүй юмнууд ингээд яриад байвал уусаа яриа л байна. Залуучууд нь болохоор тэр бүхнээс зүгтэж болно. Монгол бүтэхгүй гадагшаа явъя. Эсвэл сонгуул өгмөөргүй байх гэдэг юм уу те. Тэгэж болно. Эцэстээ чи хинбэ гэд Монгол хүн дээрээ л очиж буух байхгүй юу. Тийм учраас энийг өөрчлөхөд чи юу хийж байгаа юм бэ? Чи хуруу humсаа хөдөлгөж оролцох уу? Оролцож чадахгүй бол энэ талаар ямар нэгэн шүүмжлэх юм уу? Одоо яах хэрэг байхгүй гэсэн санаа. Залуучуудыг жоохон шууд хэлж сурахаасаа илүүтэй жоохон чимгэж өгөх гээд байгаа. Жоохон ингээд өдөх маягаар юм уу да. Ер нь бол бидний хар харины хэлээр өдөх. Чи юу хийж чадах юм те? Тэгээд би юм хийж чадсан ш тэнгүүт эднэр ингэсэн байна. Ийм хүүхдүүд 10 эдтэй хүүхдүүд яваад Германд 3 жил сураад ингэж ирээд ийм түүхийг бүтээсэн байна. Тэгвэл чи гадаадд сурсан мэдлэгтэй боловсралтай юм бол улс эх орныхоо төлөө юм хийгээч. Эсвэл энийг өөрчлөхөд гар бие оролцооч. Бүгдээрээ оролцъё гэсэн санаа. Миний зүгээр үеийнхэнтэй нэг шүмжилж байгаа гэдэг юм бол сонгуул дунгууд бид нар зүгтдэг. Сонгох хүн байхгүй. Сонгуул өгмөөргүй байна гэсэн. Бүгд хотлаа мадлаа. Бүгд хотлаа. Ямар ч ялгаагүй гэж мэгээл. Монголд ер нь амьдрмааргүй байна. Гадагшаал ингээд сургуульд явчих гэдэг. Тэгээд баг тэндээ үлдчих сонирхолтой ч байдаг юм уу? Юм асуудлаас ингээд бултаад байгаа байхгүй юу? Тэгэхээр миний бодлоор бол бүгдээрээ асуудалтай нүүр тулаад эхлэе. Хий. Тэгээд дээр нь цаад санаа нь бол тэр хийж бүтээх гэж байгаа соёлтой боловсралтай гадаад төгсөөд ирсэн ч юм уу дотооддоо сайн боловсрал эзэмссэн зөв сүртэй тийм залуучуудыг хийх улс орон өөрснөө нөгөө кавичкинд ашигладаг байхгүй юу? Ашигладаг, дэмждэг, хэрэгэлдэг бас л кавичкинд. Хүний хэрэглэнэх төр муухайш л дээ. Тэгэхээр тэрийг жоохон шилтсэн утгаар өмнөдөө би шилтсэн утгаар ашиглаад байгаа. Тэгээд тийм л баймаар байгаа юм байна. Тэгээд скелэг давхрах мэдээж оролцоонд нь улс төрчид мэрэгжлийн улс төрчид нь оролцоод явна. Ядаж 50-50% харьцаатай тийм баг үүсгэмээр байгаа байхгүй. Гэтэл зүгээр хийх өсөрсөн нэг хэсэг байдаг. Нөгөө яг мэддэг чаддаг хэсэг нь өгөхдөр тусдаа тэнд ерөөсөө ойртож очтгоо. Тэрийг би болсон шалтгаан нь бол тийм л юм бэлээ л дээ. Яг тэр бас л нөгөө 26 онд явсан хүүхдүүдээс эхэлж байгаа байхгүй юу? Эренгүүт нь тэднийг ингээд салбар болгон томилоод дараа нь 40 онд байцаагаа тэлмэгдүүлээд 30 онд эдэн онд бас байцаагаа дахиад 40 онд байцаагаа тэлмэгдүүлээд ингээд тэгээд 50 60-аад оноос скейтний төөрөгдөл гэдэг юм гаргаж ирээд ер нь бол өөрсдөөс нь илүү тэр комментарнаас явуулж ирсэн бодлогын хүрээнд өөрсдөөс нь илүү сэтгэж байгаа Монголоо гэж бодож байгаа. Монголын төлөө юм хийчих тусгаар байх, тусгаар тогтнолыг одоо батжуулах тийм тал руу юм ярьж байгаа хийж байгаа усыг скейтний төөрөгдөл гэж нэршээд тэгээд скейтнүүдийг ерөөсөө энэ улс төрөөс хол байлгадаг. Скейтнүүдийн шийдвэр гаргах тушаас хол байлгадаг. Скейтнүүд нь юу мэдлэг боловсролтой хэсэг нь тухайн салбартаа л ингээл юмаа хийгээл номоо бичээл юмаа яриа явж бол болно гэсэн тийм агуулга бол 40 50 60 70 жилийн суртлах болгох дунд явж байсан юм шиг. Тэгээд одоо хүртэл бид нар тэрнээсээ гарч чадахгүй байх гэж айгу харамсалтай байхгүй тийм. Тэгэл энэ түүхээр дамжуулаад залуучуудаа ер нь жоохон ингээл гатгаал өдөл явах гэдэг байхгүй юу. Гэтэ энэ санаагаа бол би нэг их яриаггүй. Энэ бол төслөө ингээл их үйл явдлаа танилцуулаад байгаа. Бид нэр ингэж явсан. За ингээ 3 залуу ингээ Европоор аялаад ингээ ирсэн. Тэгээд энэ ийм өчртэй байсан юм аа ингэж явсан гэдэг яриад байгаа. Ер нь бол энэний араас бол тэр цогц санаануудаа тайлбарлана. Төсөл ер нь суурьараа бол тийм том санаатай байхгүй юу? Скейтинг улс орн скейтинг ямар хэрэгтэй байдгүй, тэрийг улс яаж ашигладгүй, яаж одоо улсын хөгжилд зориулдаг вэ?
яаж дэмжиж байх хэвээр, яаж бодлогоор тэрийг баг үүсгэх үү гэдгийг энэ 26 оны түүхээр л ахгүй. Тэрнээс бол бид нар ирээд бол маш харамсалтай бас Сауд Арабын туусан шүү дээ. 30-д онд эхнийх нь байцаагаад шорон оронд оруулаад дахиад 40-д онд Герман дагнуулын эрэг гэдэг үүсгээд ахиж байцаагаад ингээд нэлээд зовоосон. Тэр нь бол мэдээж манай төрчгөөс биш бас гадны нөлөөтэй байсан. хойноос шийдвэр юмнууд ирж исэн. Тийм учраас хөрөнгөтэй оронд боловсрол эзэмдсэн гэдэг үднээсээ нэлээд зовоож исэн юм шиг байна. Тэгэл ер нь бол тэднэртээс уг одоо барууны соёлоодыг бид нэр хүртэж эхэлж штэ тийм зөвхөн Орос хятад гэж мэддэг коммунист орны тухай мэддэг байсан бол шинэ жилийг ингээл нацаг дурж найзуудтайгаа тэмдэглэсэн байх жишээ нь тийм. Тэгэл одоо тэр хүмүүсийн явсан хүмүүсийн үр хөвгтүүдтэй ингээ уулзаад үзэнгүүт өө эмээ маш гоё юм хувцалдаг. Яг Европ стилийн хувцалдаг. Дугуй бүрх малгай тавьчихдаг, таяг толдог. Тэгээд ингээд гоё урт болтой хүмүүсчдэг. Гудамж одомжоор яг л нэг тэр тухайн үеийн Европын стилээр хувцалсан явж байсан. Яг л тийм байсан гэж. Гэртээ хүртэл хооллох юм шал өөр. Тэр банк явсан учраас тэрийг сурах айгу хурдан сурччихлээ. Хурдан сурсан өөрсөнд нэг хөвсөн байгаа байхгүй юу? Тийм тохиолдолтой шүү дээ. Европын соёлд гэртээ сурвал манад ирж хөвсөн байгаа байхгүй юу? За харин тийм найрагчийн мөрөөр гээд яг нэг хараад дээр бас нэг уулзж яхад бас яг энийг гоё яриулмаар санагдчихсэн. Тэгээд тэрнээс гадна бас нэг өөр айгүй хөдөлмөр шаардсан бас нэг бүтээл байна. Цаг хугацаа хэлнэ гэдэг. Би тэрний тухай агуул ярьсан шүү дээ. Тэрийг харин яг нөгөө нэг цухус бас хоёулаа дуртгүй зарим хүмүүс маань бас мэдгүй бас магадaltaй. Том хар ном байгаа шүү дээ тий. Тэр үл яг нөгөө би нэгэн уран зохиолоор төгссөн. За зохиол бүтээл яг одоо бол ингээд гаргасан зохиол бүтээл алга. Яг одоо роман ч юм уу, тууч ч юм уу бичсэн зүйл алга. Ерөнхий мэргэжил маань бол уран зохиол судлаач байхгүй юу. Тэгээ ийм хийсэн хүн чинь хүнд өгөөчтэй юу хийж болох вэ гэж бодсон л доо. Тэгээд яг би зохиол бичиж олно, тэрийг хэн уншин, тэр нь ямар өгөөчтэй байх вэ? Бас нас залуу байна те. Тэр нь сайн болох уугүй ч юу гэдэг ч юм уу жоохон эргэлзээ байгаад. Тэгээ ер нь бол энэ уран зохиолын эссений ном бичээгээд мэргэжлийн шүүмжч болдог амар ингээл онол монл ашиглацсан те. Фройд үзэхдээ ингэсэн бисхаа задлуулах үсгээл те. Бүтцийн онол гэдэг чи ийм, өгүүлэмжийн онол гэдэг чи ийм байдгийг ингээд задлуул гэдэмсээ бичиж болно ингээл амар сериус нэг юм бичиж болно те. Нөгөө талд нь мэдэхгүй шүү дээ. Зүгээр ревю бичиж болно те. За энэ ном ингэдэг гэж бичиж болно. Тэгэнгүүт бас л нэг баланс гэдэг үг гарч иж байхгүй. Энэ хоёрын завсрын хүнд хэрэгтэй юу байхаа гэдэг. Би өмнө нь гэрэг сэтгүүлийг гарсны дараа номын булангийн хөтлөөд тэн дээр нөгөө уран зохиолын тухай бичвэрөө бичдэг байсан л да. Тэндээс ерөнхий анхны санаа нь гараад тэгээд яг эссе хэлбэрээр бичээ гэдэг нь тийм уран зохиолын эссений номнууд байдгийг одоо англи хэлээр тийм номнуудыг уншаад яг ийм л хэлбэртэй ер нь миний ном literary essay буюу уран зохиолын эссе байх юм байна. Тэгээд тэр чинь зөвхөн уран зохиолын тухай дан яриа биш шүү дээ. Миний memory орж ирнэ. Тэр зохиолыг хаана уншсан, яасан гэсэн юм орж ирнэ тий. Тэгээд тэр зохиолчийн амьдралыг өөрийнхөө амьдралтай шийднээс үзэж болно. Хүн уншихад сонирхолтой. Өөрийн чинь өөр хүний view тий. Тэгсэн хэрнээ нөгөө зохиолчоо танилцуулаад зохиолынхын тухай энэ зохиол ямар үр өгөөчтэй гэдэг тухай таниулсан тийм л бичвэрүүд байхгүй. Тэгээд дэлхийн болоод Монголын уран зохиолоос таниулсан 43 зохиолчийн тухай цаг хугацаа хэлнэ гэдэг номыг бичсэн. Тэгээ яг хамгийн гол онцлог нь бол яг гадаадын зохиолчдын талаар бид нар бичтгэл дээр зөндөө хүмүүс ингээл бичсэн байдаг. Тэгээ танилцуулаад ингээд бичсэн байдаг. Гол нь Монголын уран зохиолоос тэгж сонгож шилж авсан залуу уншигчдад их сонирхолтой байж магадгүй. Бид нар өөрийнхөө уран зохиолыг ерөөсөө мэддэггүй юм билээ. Би л өмнө мэдтгэл гэж боддог байсан та өөрөө нөгөө уран зохиол ангиас орчаад тэгээ эднэрийгээ мэддэг учраас хүмүүс бүгд л мэдж байгаа уншиж байгаа гэж боддог байсан. Харьцангуй мэддэггүй юм билээ. Тийм учраас одоо юу гэдгийг 80-аад оны Монголын уран зохиол хамгийн чухал хэсэг байсан. 80-аад оны уран зохиол бүржүүрийн баяр сайхан гингүүт ямар баяр сайхан Монгол өнгөний захирал баяр сайхан гэж бид нөхөөс манайхан бүржүүрийн баяр сайхан гэдэг хүнийг мэдгүй байгаа байхгүй. Тийм учраас тэр хүний хүн гөрөөс гэдэг ямар гайхалтай жүжиг байдгийг эсвэл сармагчин бол сармагчин гэдэг хүний амьдралын утга учирын тухай маш гоё бичсэн гүйлэг байна. Тэрийг мэдгүй байгаа байхгүй. Талхайгийн норов гэж одоо 8 цэрүүн байгаа гайхалтай зохиолч байна. Бас 80-аад оны л Уранхагаа байна. 8 цэрүүн байгаа хийнэ. Бас л гайхалтай зохиолууд бичсэн юм хүн байж байна. За ингээл одоо юу гэдгийг яруу найрагчдаас гэл Бачаргалын од гэрэлгээл маш гоё шүлэгтэй. Жижигхэн номтой ярнэ. Жижигхэн ном дотор маш гоё шүлгүүдтэй нэг тийм хүн байна тий. Тэгэл иймэрхүү хүмүүсийг гаргаж танилцуулах бас зорилго байсан. Тэгэл номоо бичээл одоо яг уу
эхний бичвэрүүд бол тооцох юм бол нэг 2 3 жилийн хугацаа багах. Тэгээд яг суугаад ном болгоо гаргахыг гэсэн нь бол нэг жилийн хугацаа. Тэгэл гаргаснаа. Би харин номын нас авчирна гэжсэн юм мартсан байна. Нөгөө ингээд үзүүлж мүзүүлээ гэж бодчихсон байхгүй юу? Завсар нэг реклам яа. Тэсний эргүүлээд мөнгө нэг шигээд. Юм бас нэг ингээд миний өөрийн сонирхож байсан асуулт нь юу вэ гэхлээр яг анх яг яагаад уран зохиол руу ингэж орсон бэ? Одоо бол нэлийн ингээд гүнзгий ингэж хоногдоод пор гэдэг явж штэ. Тэгэхээр яг анх яг ийм орон зайлагч гэх юм аа тийм vulnerable гэх юм уу надад ийм юм луу яг орсон шалтгаан нь яг юу байсан бэ? Би анх шалтгаанаа өөрөө ч мэдэхгүй явж байсан та. Тэгээд яг шалтгаан тодорхойлсон 10 жилдээ шүлэг өчтдөг байсан юм. Тэгээд шүлэг өчтдөг хүрэлт болгон молго гал янз бүрийн наадамд оролцдог байлаа. Улсын хүрэлт болгон молгот оролцоод ингээл явдаг л. Тэгээд тэрнээсээ болсон юм байх гэсэн чинь сүүлд нь өөр шалтгаанаас улсын олж ирсэн тийм. Яг нөгөө уран зохиолын сонирхон гэдэг нь хувь хүний ертөнцийн гэдэг юм уу? Хувь хүний одоо бодол сэтгүүтэй их холбоотой юм л л дээ. Би яг хөдөө төрсөн хүүхэд шүү дээ. Бүр ингээд малчны гэрт төрсөн. Манайхны зохиолчдыг танилцуулахтаа гэдэг шүү дээ. Тэдэн онд малчны гэрт мэдлэлчээ гэдэг чинь яг тэрний л нэг баг хамгийн сүүлчийнхэн намдар нь тэгэж үзэгдэх хүн байж магадгүй. Нэг тиймэрхүү яг малчны гэрт төрсөн. Тэгээд 8 настайдаа сургуульд орсон байхгүй юу? Бидний үед чи одоо бидний үед л гэж ярих байна. 8 настайдаа сургуульд ороод тэгээд сургуульд орохын тулд гэрээсээ яваад тэр сургууль суугаад хүн болгон нөгөө нэг малчид бол нүүгээд төв газар суух боломжгүй. Тийм учраас одоо айлд суудаг юм уу, байранд суудаг юм уу тийм маягаар л. Тэгэл 8 настайгаас хойш гэртээ ер нь бол бүтэн 3 сар байж үзег юм даа сар гарan амраад л тэгэл буцаал явчихдаг. Нэг тийм одоо 20 хэдэн жил болж байгаа байхгүй юу? Гэрээсээ гараад 20 жил 21 жил болж байгаа байхгүй юу? Ер нь гэрээсээ гараад гэрээ мартсан эсрэг гэдэг шиг явсан байхгүй юу? Би яг баг багт бол тэр нөхцөл байдлаагүй хүн санагддаг байсан л да. Гэрээ санаа. Тэгж айлын баган жоохон их өссөн. Тэгэл гинт тийм юмтай зурсан шоконд орж байгаа байхгүй юу? Гэр баахгүй байхгүй. Тэгэл ганцаараа бүх юм шилэх болчтой тий. Тэгэл хичээл орно бүх асуудал над дээр хичээлээ хийн тий. Онц сурах уу, муу сурах уу бүх асуудал над дээр хэрэндээ л нөгөө сэтгэл санаа жоохон хэцүү болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ гэрээ сандаг тийм нөгөө жоохон ганцаардсан байдалд орж эхэлжэл эхлээл тэгэл дараа нь шүлэг мөлөг хүчээл. Ер нь тэр ганцаараа өөртөө их хугацааг зарцуулдаг. Тийм дотгошоо байдалтай болцсон маань уран зохиол сонирхоход нөлөөсөн юм лээ. Тэгэл ном уншина. Тэгээд зохиолынхаа баатруудыг ингээд төсөөлнө, зохиолын үйл явдлыг төсөөлнө. Тиймэрхүү маягтай байсан л бас нөлөөсөн юм билээ. Тэрнээс яг шүлэг өчтгөн ч нөлөөлөдсөн юм байна. Тэгээд оюутан байхдаа бичгийн урьдтал одоо тэр шалтгаан тэр байсан байж. Шүлэг өчтгийн шалтгаан ч тэр байсан байж магадгүй. Гэрээвэл аюул их сандаг байсан. Тэгэл 5 дахь болох дээр л гэрээсээ хүн харуулдаад би сандаг байхгүй юу. Би 1-ээс 4 дуурын хүртэл нэг тосгоны жижигхэн тосгон яг тэр нүрэ бэлгээж ялаа нэгэд Туркийн нэг найруулагч байдаг. Тэрний тосгон гэдэг кино байдаг. Яг тэр тосгон дээр гардаг шиг тийм нөхцөлд би 1-ээс 4 дуурын ингээ бага ингээ төгсгсөн. Өвөл галалдаг зуухтай томоо байшин тэгээ тэрийг галж орж ирээд ингээ галалдаг. Галч нь манай аав гах байсан байхгүй юу. Тэгээл яг хардаг ингээл орж ирээл хөрзөн мөрзөн авчираад галт игээл бид нэг халуусаал хөлс гоождаг. Бидний дээл хувцастайгаа ингээд даарад ингээд эсгийн гутал муталтай сууж байгаа шүү дээ. Одоо бол төсөөлөх аргагүй байх тийм орчинд. Тэгэл одоо сургуулаа тараал гэрлүүгээ гүйдэг тэр чинь жижигхэн хэдхэн байшинтай тийм тосгон байхгүй баг сургууль, тосгоны баг сургууль. Тэгээд хуучин нөгөө том уурхай байжгаад Германы мэрэгчлэнгүүд, Оросын мэрэгчлэнгүүд ажилтдаг маш том уурхай байжгаад тэр уурхай нураад хаагдаад тэгээд тэрний сүрэнгээр үлдсэн жижигхэн тэгээд маш том юм том уурхайн төхөөрөмжүүд ингээ хаягдсан байшин тэргээр нь орж тоглодог. Яг киноны зураг авахд үнэхээр гоё супер газараас. Одоо бүр ахиж нөгөө олборлолт игээд өөрчлөө хийцэн билээ л дээ. Уг нь бол кино зурганд бол хизээж олдохгүй тийм газар байсан. Тэгээд тийм газар төгссөн байхгүй 1-ээс 4 хүртлээ. Тэгэл ойролцоох уулан дээр нь юм уу эвдэрхий байшин дээр нь гар суугаал гэрээс хүн ирж гэнэ гэдээ харуулдаг. Тийм лээсээ гэрийнхаа зүгт ингээл хараал ингээл тэнд бараа ингээл хардаг тийм. Яг тийм нөхцлөөс магадгүй шүлэг өчөж хэлсэн баг. Тэгээ уран зохиолыг сонирхдаг болсон баг. Тэгэл оюутан болоод газар зүй ангид орох гэж яснаа болол өмнө нь нөгөө Монголны тийм Монголны улсын олимпиадад ороод тэгээ бас улсын олимпиадад орох мөсөд орох тийм эрхтэй
болцсон. Тэгэл тэр шугамараа хүмүүс утгах цохол ангийг сонгоё. Газар зүй хэрэггүй мэн. Уг нь газар зүйгээ сонгоцсон бол их мөнгөний ажил хийх байсан л тийм. Самд үзүүлсэн чи. Их мөнгөний ажил хийх байсан юм аа. Тийм үү. Газар зарах байсан юм одоо мэдэхгүй. Тэгэл уран зохиолын анги руу орсон. Гэхдээ энэ мэрэгчлийг сонгосондоо бол ерөөсөө хизээ шармасч байгаа юм. Яг тэгэж асуучихлаа. Тэг хизээ шармасч байгаагүй. Яагаад гэвэл сайхан амьдрал гэдэг бол одоо бидний хэлээр капитал амьдрал гэдэг бол хүснээрээ л амьдрахыг хэлдэг болохоос баян затгалан байхыг нэг хэлдэг юм шиг. Миний сонголтлоо тийм. Хүснээрээ л ингээл хийж байгаа юмдаа сэтгэл дүүрэн амьдарч байгаа цаг үедээ сэтгэл дүүрэн байвал заавал баян затгалан бэлхсэн байгаад яах вэ гэдэг. Тэр замыг чинь би одоо оюутан болохдоо сонгоцсон шүү дээ. Тийм учраас яасан. Зүгээр нөгөө нэг юм нь бол миний одоо олж авсан мөсөс зураа тэгээд дараа нэг мастер магистр хамгаалсан. Тэгээд ийм мэрэгжил эзэмшээд одоо ингээд ийм ажлыг явж байгаа нь бол их олон хүний үн цэнээр бүтцэлтэй би зүгээр хэлмээр л байна. Нийтлэлтэй ч гэсэн ярьцлаган дээр нэг удаа дурдсан. Намайг боловсрол эзэмшүүлсэнд бол аав ээж маш их хичээсэн байхгүй. Бас л нэг тийм одоо төсөөлөмгөө дүр зураг штэ. Өвлийн ингээд 11 сар гарцсан 12 сар төгсөж байхад өвлийн үүд нь ингээд хөр засан дундуур тэмээн тэрхтэй ингээд намайг аваад сургууль мөрөчгөөр ингээд хоёул явж байгаа байхгүй юу. Тэгэл анхагч маань ч гэсэн их л олон зүйлийг золиослсон байгаа штэ. Өөрснөө сургуульд яваагүй ингээд ер нь бол хамгийн бага хүүгээл сургууль номтой хүн болгоч гэсэн тийм санаа байсан юм шиг. Ер нь бол яаж итгэдгийг мэддэг учраас тэгээ жоохон 60-70 хүүхдээ барай авчихад л болмоор. Тэр авцаа. Тий, нэг 60-70-тай нэг ундаж тий. Нэг CD рүү барай авчихад болдсон шүү дээ. Тэгээ 100 A яваад ахын цаашаа тий. Тэгээ CD рүү ингээд барай авчихад болдсон шүү дээ. За хоёлаа гоё яриа өрнүүллээ. Бас яатсан биш үү? 40 минут бас төгсөлтгүй ярьсан байна тий. За тэгээд өөр сонин сайхан юу байна да. Одоо ерөөхдөө дуусах төгч чинь хоёлаа. Өөр юу баха? Өөр тэгээд би чинь яг одоогоор бол нэг төслийнхөө нөгөө хоёр нэвтрүүлгийн зохиолыг гаргаа авч байгаа. Тэгээд нэг номын жижиг кемпстрик номын орчуулга оролдож байгаа. Тэгээд тэр чинь их би ахтар сүртэй орчуулагч биш. Гэхдээ яг зүгээр ажиллах хажуугаар явж байгаа. Тэгээд ажиллаа хийж гэн зугаар нь мөст одоо цагийн багш хийгээд тийш дээ. Тийм болчлаа шүү дээ. Тэгээд мөст уран зохиолын чиглэлээр тэгээ аман зохиолын хичээлүүд бас заадаг. Тэгээ тэрнээс гадна суур хичээл буюу соёл иргэн судлал гэдэг хичээл заадаг байхгүй юу. Ер нь яг хуу дэлхийн нийт даяарч जैन хил хязгааргүй болцсон хаан шинтэй харьцах боломжтой соёлоодын одоо юу гэдэг ялгаа зааг нь улам бүдгэрсэн ч гэдэг юм уу тийм асуудал байдаг л да. Тэгээд энэ дунд яг Монгол хүн байх гэж гэдэг юм уу бид нар яг ямар соёлыг бүтээж ирсэн өнгөрсөн 800 жил их Монгол улс байгуулсан 800 жилгээд наадмаар амар сүртэй зарлж байгаа шүү дээ. Тэр 800 жилийн хугацаанд бид нар хэн байсан гэдгээ эргэж харахын тулд тэр түүхийгээс сөх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд соёл иргэншлийн хичээл гэдэг маань соёл гэж юу, иргэншил гэж юу, civilization буюу өрн төвтэй тэр соёл, өрнийхэн бол бид нарыг өмнө харж байсан нэг өнцөг нь бол бид нар бол төрүүлээ соёлцсон, төрүүлээд хот бий болгоцсон. Тэгээд яг хөвслийн онлоор харж байгаа шүү дээ, тийм. Та нар бол сүүлд хотж байгаа. Одоо л нэг юм хотчиж яваа. Тийм учраас та нар бол барбарууд гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд savage гэдэг бүр зэрлэгүүд гэдэг бүр одоо тэр ширингэнд байгаа омгийнхнаас бүр зэрлэгүүд гэх юм шиг байна. Бид нарыг бол хараа жоохон барбарууд гэж хэлээд өөрснөө олонгууд civilization болсон тийм хүмүүс гэж нэрлээд тийм үгнээс хардаг байсан. Сүүл үед бол сүүл үеийн онолчд бол юу гэж харж байгаа гэхээр антропологчд нь юу гэж харж байгаа гэхээр бүх соёлууд адилхан үнцэнтэй. Соёлуудыг соёл гэж ялгаж харахгүйгээр соёлууд гэж нэг төвшөнд ярих хэрэгтэй гэсэн юм байна. Яг энэ нүүднээс одоо нүүдэлчдийн бүтээсэн соёл юу юм бэ? Ямар онцлогтой юм бэ? Тэр соёлыг бүрэлдүүлж байгаа зүйл нь юу вэ? Нүүдлийн аж ахуй эрхэлж байгаа энэ онцлог нь юу юм бэ гэдэг талаас нь ордог юм хичээл байгаа. Ерөнхий суурь хичээл гэсэн үг. Энийг бас орж байгаа. Тэгэл багшийн ажиллаа хийн хажуугаар нь гүйж ирэл хичээлээ заан тий. Тэгэл нэг хичээл зааж байгаа хүн чинь зүг зүгээр орж ирэл цэжнийхээ бангаар юм бурахгүй шүү дээ. Тэгээд бэлтгэх ажил гээл. Иймэрхүү ажлуудыг л ингээл хийж байна. Сая нэг асуулт ингээ орж ирлээ. Яг нүүдлийн соёл иргэншил гэж ярьжсэн чи өглөө би бас нэг ном харж исэн байхгүй манайх бас амар том номын сантай. Тэгээд
нүүдлийн ёсон эцэслэх үү гэсэн нэг тийм юу байсан. тий, Caroline Hampray гэдэг одоо Кембрижийн сургуулийн дотоод асуудлын эрхлэгч шиг санагдаж байна. Буруушж магадгүй. Яасан Кембрижийн сургуулийн профессор байгаа. Caroline Hampray-гийн тэр нүүдлийн соёл нүүдлэхүүн ёсон эцэслэх үү гэд nomadic civilization, nomadic culture гэдэг юм ер нь үлдэх юм уу? Цаашдаа ямар ирээд өглөж ийнэ гэдэг хэлсэн маш сайн ном л доо. Надад ч гэсэн яа тэгэл бас хичээл орох. Тийм гол харин яг одоо энэ асуултыг ингээд зүгээр би зүгээр сонирхол өөрөөсөө асууж байна. Тий, яг нүүдлийн соёл бол өөрийн хугацаанд чинь нэг хайхтар бидний яадаг шиг нэг монгол хэл мөхөх гээд байна гэж яадаг шүү дээ. Боломжтой шиг нэг хайхтар яажихгүй бах. Аха. Одоо уусаад юм уу шингээд өргөдчихгүй бах. Зүгээр бас гол зүйл нь юу гэхээр бид нар яаж тэр соёлынхоо онцлогийг дэлхийн нийтэд гаргаж таниулах вэ гэдэг баг. Яаж маркет хийх вэ? Би зөвхөн зөвхөн уран зохиол дээр ингээд харахад л жишээ нь одоо дэлхийд амжилттай яваа зохиолчд гэдэнгүүт өмнө нь бол Америк, Англи ер нь англи хэлтэй орнууд байсан шүү дээ, тий. Америк, Англи тэгээд цагаажж гарсан англи хэлтэй зохиолчд байсан. Одоо тэнгүүт энэ тхийг Япон, Солонгос зохиолчд орчуулагдаад эхэлсэн. Хятад зохиолчд. За цагаалж гарсан цагаачдын 2 дугаар үеийн хүүхдүүд, 3 дугаар үеийн хүүхдүүд нь зохиол бичээд эхэлсэн англиар шууд. Тэгээд тэд нар юу бичиж юм гэхээр би Америк дээрээ тэгжээсэй гэж бичихгүй шүү дээ. Энтхэгт байсан үеийнхэн дурсамжийг эсвэл хятадд болж байсан үйл явдлыг Солонгосын тэр соёлын онцлог байна. Их дотгошоо хэрнээ өөрсдийнхөө их боломжлыг хөгжиж байгаа хэрнээ авч яваад байдаг. Тийм соёлын онцлогийг ч юм уу. Яг өөрсдийнхөө улс үндэстний энэ л Солонгос юм, энэ л Япон юм, энэ л Хятад юм гэсэн юмыг гаргаж бичээд байгаа байхгүй. Тэрийг нь хүн төрлөختөн маш сонирхож байна. Сая л ойлгож эхэлж байгаа байхгүй. Энтхэг гэдэг чинь юм байдаг гэсэн юм уу? Өмнө нь яасан гэхээр нэг англи нөхөр энтхэгд очиод колони үед энтхэгд очиод тэгээ өөрийнхөө нүдээр тэрийг харж бичдэг. Одоо л өөрснөө дуурч эхэлж байгаа байхгүй. Аза талаасаа. Тэнгүүд бид нар бас ингэж дуурах хэрэгтэй. За бидний туулсан түүх нь юм байсан. Бид одоо байгаа нь юм байгаа. Хүн амынхан тал хов нь хотод амьдардаг. Тэгээд ингэж шахацалтаа жоохон асуудалтай амьдардаг. Хөдөө нь улангууд ийм байдаг. Бид нар зэрэг явдаг. Тийм. Асуудал бид нар Хятадаас болгоомжлдог фобиатай, China фобиатай. Оросыг улангууд ахаа гэж боддог байсан. Одоо шинэ үеийнхэн бол ахч биш зүгээр хөвш гэж боддог болсон ч гэдэг юм уу тий. Нөгөө тухайн улс үндэстнийхээ зовлонгоо нэг баяр жаргал байгаа нөхцөл байдлыг уран зохиолын хэлээр дамжуулж гаргаад байгаа байхгүй юу? Тэрийг ойлгохын тулд бид нар өөрсдийнхөө угуул соёлыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгжээш тэрийг хүнд юу ч мэдгүйгээр за Монголд бол нэг хэдэн гэр байдгийн нэг хэдэн мал малдаг аж ахуйтай тийм фермерийн шахуу тийм аж ахуйтай байдгийн гэж яриад бол хинт ч тэр сонир санагдахгүй шүү дээ. Тэр соёлын эд эс бүхнийг биедээ шингээж мэддэг. Тэрийг ойлгодог болсон цагт бид нар тэрийг илэрхийлж гаргана гэсэн тэр санааны үүднээс бол энэ соёлтой холбоотой асуудал дээр илүү анхаарч зааж байгаа хичээл маань тэр болохоор маш их анхаардаг шүү дээ. Яг одоохондоо бол тэрийг гаргасан зүйл алга яг манай зохиолчдын тийм зохиолууд байгаа. Байхгүй ш байгаа. Тэгэхдээ тэрийг англи руу ингээ орчуулад хүн төрөх тал дээр юу л байна л да. Дунгал байна л да. Тэрнийг яг англи дээр нь бичдэг ч юм уу орчуулж гаргах хэмжээний тийм гоё зохиол гарч ирвэл бас бид нар хүн төрөлтөнд өөрийгөө ойлгуулмаар шүү дээ. Тий зүгээр л ингээ Аз л гэж хардаг. Аз нэг хаан ч нэг улс байдаг. Чингис хаан гэдэг. Нэгүүд бид нар яг үндсэндээ бол дэлхийн нийтэд бол 800 жилийн өмнөх улсаараа үлдчихэд байгаа байхгүй юу? Чингис хаангууд Аан гэдэг. Тэнгүүд одоогийн Монгол ингээ танихгүй болчихдог. Тэнгүүд энэ байгаа Монгол улсыг ойлгох байхгүй. Маш сонин нөхцөл байдал биднэрт байгаа байхгүй. Пост социалист орн. Арчилсан хувьшиллаа 30 жил болсон арчилсан гингүү те. Тэгээ өмнө болох дээр Хятадтай аягүй сайн ах トゥ угийн найрамдалтай байсан. Сүүлд Оростой найзрахсан те. Тэгээд бүр аль альнийг гаргаа болъё гэд Америк руу хандсан те. Тэнгүүд одоо бүр ингээ дэлхийн глобал улс болох гэж үздэг маш том амбицтай хэрнээ тэрэндээ хүрч чадахгүй байгаа ч гэдэг юм уу. Соёл нь Улаанбаатарт болох тэр Солонгосын соёл, Америкийн соёл гэдэг маш том орнуудын соёл ингээд миксэрдсэн одоо яг үнэ. Одоо барууны залуучуудын сонирхдаг хэрэгэлдэг бүх юмыг хэрэгэлдэг хэрнээ одоо хүртэл мал аж ахуйгаараа байгаа орн. Энэ зэрэгцээд ингээд оршижээдэг байж байгаа. Нэг Аз нэг юм нэг татах шоу Аз тэр зангууд бас байж л байдаг. Ингээд ер нь бол маш хамгийн сонирхолтой марк Amazon-ы ширингэнд байгаа тэр хүмүүсээс илүү сонирхолтой ард юм байхгүй юу? Тэрийг өөрснөө эхэлж ойлгож ажил хүн дамжуулах хэрэгтэй. Тэхийн тулд Монголыг мэдэх шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тэнгүүт нэг юм зүгээр гадагшаа боловсрал эзэмшээд
тэр тогтолцоонуудыг ойлгочих юм бол Монголыг ойлгож ядаад ах юм амархан гэсэн хүмүүстэй би таарддаг л да. Үгүй л те энэ бүх нөхцөл байдлыг ойлгохын тулд чи Монголыг маш сайн судалсан байх хэрэгтэй, мэддэг байх хэрэгтэй л болж байгаа юм л да. Тэгжээж өөрөө энэ улсад юу хэрэгтэй, юу хийх ёстой гэдгийг ч бас ойлгох ёстой. За би нөгөө сүүлийнхээ асуултыг асууя. Сая одоо ингээд өмнө сүүлчийн орон зав гэдэг шиг. Сүүлчийн нөгөө одоо Монгол айл хэдийн юм бичигдсэн байгаа номнууд байгаа. Гэхдээ тэрийг ингээд орчуулж гаргах асуудал байна гэдэг чинь шүү дээ. Тэнгуут яг орчуулахад одоо монголоор айгуу ураа яруу байдлаар гэдэг ч юм уу ингээд бичигдсэн байгаа зүйлийг англи руу хөрвүүлэн орчуулангууд яг ингэж тэр нэг гой уран сайхны өргөлтүүд гэдэг ч юм уу яг тэр нь тэгэж орчуулагдах боломж юу н хэр эд юм бол тухайн хэлний онцлогдоо яг заавал монгол зохиолч тэгэж бичдэгтэй биш. Монгол хэлний онцлог байхгүй. Дүрслэн тэгэж ингээд яруу гардаг. Дооч тодорхой бус хэрнээ айгуу гоё яруу ингээд туршилтаа гараад идэг. Тийм хэлний бас илэрхийлэх онцлог байх шиг байна. Тэнгүүд тэрийг англи руу орчуулангууд маш төвөгтэй юм шиг байна. Тэнгүүд хамгийн тэрийг орчуулахаас илүү хамгийн найдаж байгаа юм нь зүгээр англи дээр бичдэг зохиолчд төрөөд шууд анханасаа өөрсдийнхөө юм англи дээр бичиж эхлүүл илүү харин тийм байх. Одоо угаасаа 90 100 тийм л юм шаарч байгаа юм чи тий. Тэнгүүд баруун руу цагаачилсан зохиолчд гардаг маань шууд англи дээр бичдэг л нэг дом тавуу талаа ашиглаж байгаа байхгүй бас. Шууд өөрснөө англи дээр тэр чинь одоо бүр бага насндаа эсвэл төрөөг байхдаа ээж аав нь англитэй орн руу цагаачилсан. Тий, ээж аав нь очсон. Тэгэл тэр соёлд төрж өссөн унган англи хэлтэй ч юм уу. Тим хүмүүс шууд бичээд эхэлж байгаа хэрэг. Тэр шинэ зохиолчд одоо маа залуучууд бол гарч ирэх байх л да шууд англиар бичдэг хүмүүс гарч ирэх байх. Тэгэхээр тэдний үед харин чухам тэдний үед юм уу бидний үед бичиж байгаа залуучуудаас тэр тухайн Монголыгоо таних мэдээд тэрийг хүнд илэрхийлэх хэмжээний тэрийг таньж чадсан байна уу гэдэг л асуудал. Тэрнээс бол одоо тэр хэл ус юм асуудал биш болж байгаа байх гэж байна. Тийм. За нэг шгшээд хэлэх төл цөв төр зохиол байгаа яг монголчуудыг ойлгуулах хэмжээнд гэтэл тэрийг саяны чиний хэлдэг шиг асуудал байхгүй юу? Хэн орчуулах уу? Тэрийг яаж орчуулах уу гэдэг юм. Тэр нөгөө хэлний гоё илэрхийлэл англи руу ухтар бас жоохон тааруу болчих гал. Тэрийгээр нь буулгаж болдог байлаа гэхэд тэрийг орчуулах хэмжээний тийм орчуулагч 100 байх шиг л байгаа юм л та. Англи руу хөрвүүлж очихлоод. За хоёлаа нилээн л юмнууд базаж нилээн ярьлаа. Нэг жоохон ярьж байгаа. Би ярмаар байна. Гэрөө ингээл үргэлжлүүлээд ярмаар л байна. Гэхдээ яг одоо нөгөө нэг минут маань болчлаа гэд манай найруулагч аа. Нөгөө сэтгүүлчтэй хэлдэг те. Манай найруулагчд одоо зогд огч юм л да. Эндээс минут маань олч гэдэг шиг. Тэр чи юу нэг дуусгах амар юм шүү. Хотлоо өөр хөндлөж ихэж дуусгах. Тий өөрөө дуусгамаар байгаа юм юм. За окей. Манай урилгыг хүлээж авчаа. Манай подкастын энэ удаагийн дугаар төрөлцсөн ирсэн танд баяр шиг баярлаа. За тэгээд үзэгч сонсогч фэнүүдтэй хандах үг вэ нөө? Үгүй яг хоо тэгэл ажиллаа хийгээл явж байгаа сэтгүүлч. Ажиллаа хийгээл явж байгаа сэтгүүлч, ажиллаа хийгээл явж байгаа хүн дээр ирэл ярьслага өгсөн. Харин тий тэгээд миний төслийн талаар нээж ажлын талаар сонирхсан баярлалаа. Тэгэл яг миний ажиллаж байгаа уусаа хийж байгаа ажил маань хүний нүдэнд ил штэ. Тэгэл UB Live дээр юу гарч ийнө тэр юу гарч ийнө гэдгийг л ойлгомжтой штэ. Тэгээ хажуугаар ном гаргавал тэгэл бүх нийт дийл нэг компани уурхаа байхгүй. Тийм хийж байгаа маань офшор юм алга тэгээд хийж байгаа маань нийл учраас ингээл ажиллаа хийгээл явж байна дөө. Нэрээ shout out to UB Live. Одоо нэг марцсан байна шүү. Энийг ярих юм бол дахиад цагаарч. Төслийн маань дараагийн шат гэх юм уу? Тайван руу явж судалгаа хийж байгаа. Тэр судалгаа маань сонирхолтой болох гэж бодож байгаа. 10 сар гараад Тайванд 14 хоног судалгаа байна. Тэр болох дээр яг хөх тэр нөгөө хятад Тайванд очсон Монголын эзэнт гүрэнтэй Монголтой холбоотой өвүүдийг судлах байхгүй музейд нь суугаад тэгээд тэрийг одоо юу гэдэг нийтлээд байдаг юм өстой видео байдаг юм уу зураг байдаг юм уу тийм хэлбэрээр авчирч энд танилцуулах тийм судалгаа хийхээр явах солилцооны хөтөлбөрөөр тэгж явах чаа. Тэгэхээр
Чанкаши Киттин гоминда нам коммунист нам хоёр хоорондоо үзэлцээ тэгээд Чанкаши цогтаахтаа л аваа явцсан юм билээ л хийхийг нь тэгээ өөр Монгол хавцаа байсан тэр аваар байсан өвүүдийг Чингис хааны хөргөж гэдэг юм уу тэгээ Монголын эзэн гүрэнд болоод дурслууч юм уу ихэд тиймэрхүү төсөл байдалтай холбоотой урагшаа гарсан 50-аар оцсон тийм өвүүдийг судалж буцаад авширч одоо ялангуяа залуучуудад л хүрэх юм байдгийг манай тэрийг хүрхэхдээ өөр хэлээр хүрэх одоо видео эсвэл зураг их олон зураг авч дэмжтэй байдлаараа сайхалтай нийтлэлээр ч юм уу тийм хүргэх тийм ажиллаар нэр явах гэж байгаа. Тэгээд ирээд бас сонино оолцоо доо. Тэгээ. Рада тэгэл хүлээгээл сочий да. За албарлалтад амжилт хүсье. Бурзаа гэж сочий. Бурзаа. За окей. За ингээ подкастаа дуусгацгаая. За бай бай. Бай бай.